Монгол Америкаас бид нар онлайнаар бараа захиалахын тулд эхлээд Америкт байдаг Монгол илгээмжийн газар руу өөрсдийнхөө авах гэж байгаа барааг явуулна гэсэн үг. Тэнчэнээс Улаанбаатар руу таны барааг явуулчихна. Тэнчэнээс бид нар өөрсдөө очиод барааг авчна гэсэн үг. Тэгэхээр дараагийнхаа зааврыг дагаад хийгээрэй. Америк руу бараа захиалахын тулд эхлээд сайт руугаа орноо. Миний хувьд гэх юм бол Insta 360 захиалъя гэж бодож байгаа. Ингээд сайт руу орчихно. Энэчнээсээ захиалах бараа бүтээгдэхүүнээ сонгоно. За энэчнээс би store гэдээ дарчээ. Өөрийнхөө захиалах гэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг сонгоод за миний хувьд гэвэл Extended Edition Selfie Stick гэдэг би энэ selfie stick-ний хөлийг захиална. За энэ чи Original Extended Edition гэдэг энэчнээсээ захиалах бүтээгдэхүүнээ сонгоод Add to Cart хийж. За энэ чинээс shipping нь $18 төлөх ёстой гэж байна. Нийтдээ $87 болно гэж байна. Энэ чинээс үргэлжлүүлээд shopping хийхгүй учраас check out хийчихнэ. За энэ чинээс би имэйлээ биччихнэ энэ дээрээ. gmail.com гэдэг. Тэн дээр check out хийгээд ийшээ явуулнаа гэж байгаа учраас. Yes, continue гэдгийн дараад энэ дээр болохоор би өөрийнхөө first name-ийг бичээд last name-ийг бичээд энэ чи утасны дугаар гэж байгаа. Энэ чи болохоор Америк руу захиалах гэж байгаа учраас Америкт байдаг Монгол илгээмжийн газрын утасны дугаарыг бичнэ. Тэгэхээр бид нэр Facebook руу ороод Anglo Freight гэдэг энэ Америкт байдаг Монгол илгээмжийн газар байгаа. Чинээсээ агарын ачаа гэдэг гэж байна шүү дээ. Энд ч байгаа утасны дугаарыг бид нар хуулаа бичиж болно гэсэн үг. Одоо жишээ нь 773 774 3283 гэж байна. Тэгэхээр энэ чинь 773 774 3283 гэдэг дугаарыг биччихнэ гэсэн үг. 3283 дахиад сайн шалгана шүү. За одоо энэ чинээсээ address гэдэг рүү н ороод энэ дэр энэ ч байгаа хаягийг Chicago салбарын хаяг гэж дагаа биччихнэ гэсэн үг. За бүр хаяг эдрийн нарийн гаргаад ирэх гэвэл Safari руу ороод Anglo Cement гэж биччихнэ гэсэн үг. Ингээ бичингүүт энэ хуудас гараад ирнэ. Эндээс offsud манай салбар offsud-ийн хаяг байршил гэж байгаа. Энэний дэлгэрэнгүй гэдгийг энэ дараад Америк нэгдсэн улсын ингээ салбарны хаяг нь гараад ирнэ. Энийг дагаа биччихнэ гэсэн үг. 417 lively BLVD гэдэг чинь. 417 lively BLVD гэдэг чи биччихнэ. За тэгээд apartment suite unit building floor etc гэнэ. Apartment биш болохоор энийг хоос өргөчнө. City гэдэг дээр нь чинээсээ харж агаад Elk Grove Village. State дээр нь болохоор Illinois гэдгийг сонгоно. Illinois гэдэг энэ ч дарчна. Zip code дээр болохоор 60007. Тэгээд ингээд энэ дэр нэг скриншот хийгээд авчих тийм бүгдийг шалгаад save хийчихнэ. Ажлын 3-5 өдөр өргөднө гэж. За энэ чинээсээ next чинь. За энэ чинээсээ визаг сонгоод за энэ чи болохоор картныхаа урд байдаг 16 оронтой тоог бичнэ. За энэ чи болохоор дуусах сараа бичнэ. 27 нэгсэн сар. Энэ чи болохоор арийнхаа 3 орныг биччихнэ. Card holder name гэдэг дээр нь болохоор карт эзэмшигчийнхаа нэрийг биччихнэ. Яг картн дээр байгаагаараа биччихнэ. Шалгаад confirm дарнаа. За энэ чи мэдээллүүдээ шалгаад please order дарчнаа. Гэж уншаад тэр дээр харагдаж байгаа payment дээр ийм шар чек гараад ирэх хэвээр. За тэрнийхаа дараа mail руу орноо. Бүртгүүл mail руу оронгууд худалдаа авсан сайтнаас нь mail ирсэн байх хэвээр. Mail дээрээ дарангууд your order is being received гэд mail ирсэн байх хэвээр. Тэгээд дээдлэлт нь болохоор order confirmation бас ирсэн байх хэвээр.
За энэ дээр paid гэдэг нь ингээ харагдчихээн тий. За ингээд бид нар амжилттай Америкт байдаг Монгол илгээмжийн газар руу ачаагаа авчлаа гэсэн үг. Тэгээд дараагийн бичлэгийг үзээрэй.